Монгол ерөнхийлөгч Илбэг Доржийн урилгаар Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин манай улсад ажлын айлчлалынхээр Улаанбаатарын цагаар өчигдөр 14 цаг 25 минут хүрэлцэн ирсэн юм а. Түүний тусгай өргөний онгоц 12 цаг 40 минутанд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас бага зэрэг хойшлсон юм. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин Монгол ерөнхий сайд Алтан уяг угтаж авсан бөгөөд түүнийг дагалдан тус улсын гадаад иргэн сайд Сергей Лавров, ерөнхий сайдын орлогч Трутнев, эрчим хүчний сайд Александр Новак, Алс орнын хөгжлийн сайд Александр Галуша зэрэг албан тушаалтнууд багтж байсан юм а. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин манай улсад 3 дахь удаага инхүү айлчж байгаа юм. Тэрээр 2000 онд Оросын албаны улсын ерөнхийлөгч байхдаа Монгол улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд ерөнхий сайд байхдаа мөн айлчж байсан юм а. Тэрээр 3 дахь удаага манай улсад айлчж байгаа нь энэ бөгөөд хагас өдрийн төлөвлөгөөтэйгээр манай улсад хийж байгаа Оросын албаны улсын ерөнхийлөгчийн ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байсан юм а. Түүнийг инхүү ухтаа авсны дараагаар Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинг Чингисийн талбайд хүлээн авч Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм а. Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтай ганцаарчлсан болон өргөтгсөн хилцээр хийж чухал асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Энэ талаар ерөнхийлөгч мэдэгдэхдээ дэд бүтэц дамжин өнгөрөх тээвэр 3 улсын харилцааны талаар санал солилцож өргөн ойлголцод хүрлээ. Энэ удаагийн айлчлалын цаг шахууч өндөр агуулгатай болж байна. Хоёр улсын засгийн газрын яам хоорондоо аж ахуйн нэгжийн хооронд нийт 15 хилцээр протокол, санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг бүрэн шийдсэн. Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах, хос болох ажлыг 2020 онд дуусгахаар боллоо. Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум Америк долларт хүргэн мөн урлаг соёл хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Эд Оросын тогтоосон бүтээгч нэгдсэн харилцаагаа манай хоёрын харилцааны нэмэлт болох чухал өвөг зүйлсээр ихтэй хамт болохоор харин уулзалтын Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин энэхүү айлчлал нь халахын голын 75 жилийн ой зориулсан айлчлал хэмээн тодотгоод автотехникийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодолтой байгаагаа мэдэгдчихсэн юм а. Мөн тэрээр хоёр улсын худалдаа тэнцвэргүй байгааг ерөнхийлөгч Илбэг Дорж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор уламжлалт бүтээгдэхүүний хязгаарлалтыг туслах хүсэл тавьсныг хүлээн авахын төлөө хичээн ажиллах болно. Монгол улс Оросын талын мал эмнэлгийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Хүмүүнлэгийн асуудалд ихээхэн анхаарал тавилаа. Боловсрол соёлын асуудал иргэдийн харилцан зорчих асуудал юм а. Нэгдсэн үндэсний байгууллага Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг гол ажиллагаан дээр Оросын холбооны ус хамтран ажиллах болно. Хилцээр хоёр талын хооронд олон салбарт үр өгөөжтэй тусна гэж ноён Путин хэлсэн юм а. Үүний дараагаар халахын голын байлдааны ялалтын 75 жилийн ой зориулсан Ахмад Дайчтай зоог барин Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинаар Жокийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм а. Ийхүү хүндэтгэл үзүүлснээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Путины албан ёсны айлчлал өндөрлөн Чингис хаан олон улсын нисэх буудлаас онцгой өргөний нислэгээр нутаг уцлаа.